Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ 2026 оны 1 сарын ерөнхий төлөв байдлын уншлагыг хийхээр бэлдсэн байгаа. За уламжлалт ёсоор ажил санхүү, за хайр дурлал, хостой болон хосгүй, за тэгээд хувь хүний сэтгэл зүйн байдал гэсэн 3 үндсэн сэдвтэй. За дээрээс нь 7 хоногийн бас ерөнхий төлөв байдлыг бас богино хэлбэрээр бас бэлдсэн байгаа. За одоо бүгдээрээ групп сонголт руугаа орцгоё. 1-р групп, 2-р групп, 3-р групп. Та бүхэн маань өөрт хамгийн их татагч дүрсээ сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авсансаарай. 1-р группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу хөзрүүдээ ол гаргаад бэлтжлээ. За эхний 2 асуулт буюу хувь хүний ерөнхий байдал, за дээрэс нь ажил, санхүү, орлоготой холбоотой гэсэн нийт 6 хөзрийг бол гаргаж тавьсан. За хувь хүний ерөнхий байдал дээр мандлаар гарч ирсэн хөзрүүдтэйгээ танилцах юм бол 5-ын сава, 8-ын аяга, за дээрэс нь Night of Wands гэсэн 3 хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй та бүхэн маань 12 сард, за магадгүй 11 сард таны дотор ерөөхдөө нэг юм зотоод зөрчил болон за гадна талаас ирсэн дайралтууд нэг юм маргаан зөрчилдөөн гэдэг зүйл ерөөхдөө явагдчихсэн байх магадaltaй харагдаад байна. За энэ зөрчилдөөн маргалтаан гэдэг зүйл маань ерөөхдөө дотоод өөрийн тэмцэл болон гадна талын аль алийг нь бол ерөөхдөө илэрхийлсэн энэ маргалтаанаас та бүхэн маань орхиж явахыг ерөөхдөө шийдвэр гаргахаар бол харагдаад байна. Жохон залхах энэ хэрдээ энэ маргаан зөрчилдөөнөөс залхсан байдал ерөөхдөө давмгаална. Өмнө нь таныг нэг юм бухимдуулаад байсан хүмүүс нөхцөл байдлаас ерөөхдөө нэг юм сэтгэлээрээ холдох ийм шийдвэрийг бол гаргана гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй таныг өмнө нь тухгүй байдалд байлгаад байсан. За магадгүй таны эго гэдэг зүйлийг за бартам зан гэдэг зүйлийг хөндөд байсан харилцаанаас за тэр нөхцөл байдлаас ерөөхдөө сэтгэлийн амар амгаланг олохын тулд ерөөхдөө орхиж явахаар бол харагдаад байна. Тэгэхээр илүү тайван газар руу, илүү тайван тийм хүрээлэл рүү та бүхэн маань бол 1 сард шилжихээр харагдаж байна. За тэнгүүд энэний дараа ерөөхдөө гарч ирсэн хөзөр маань болохоор саваны жанжин маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн маань зүгээр л орхиод ингээд суухгүй, зүгээр ингээд орхиод тайван суух гэхээс илүүтэйгээр бүр ингээд шинэ хөдөлгөөнд орох, илүү зоригтойгоор алхмуудыг хийх гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань магадгүй өмнө нь дотоод зөрчил болон гадна талын зөрчилтэй холбоотой ийм тухгүй бүсэд тухгүй орчинд ерөөхдөө байдаг байсан бол энэ зүйлээсээ маш ийм эрч хүчтэйгээр гарч чадах нь байна. Өөрийнхөө сэтгэлийн амар амгалан тайван байдлыг ерөөхдөө эрхэмлэж зоригтой ийм шийдвэрүүдийг, зоригтой алхмуудыг ерөөхдөө 1 сард бол гаргахаар харагдаж байна. За дан ганц энэ маргаантай нөхцөл байдлаасаа гадна ерөөхдөө та бүхэн маань 1 сард бол маш эрч хүч энерги гэдэг зүйл бол хөдөлгөөн гэдэг зүйлтэй маш юм мэдрэгдсэн эрч хүчтэй маш олон зүйлийг зэрэг амжуулах гэсэн зоригтой алхмуудыг хийсэн маш юм үр өгөөжтэй сар бол 1 сард байхаар харагдаж байна. Тэгэхээр хувь хүний ерөнхий байдлын маань гарч ирсэн 3 хөзөр бол гинтийн шийдвэр гаргах, за магадгүй аялах, орчноо солих, за дээрэс нь одоо ерөөхдөө миний төвчих ёстой зүйл, болох ёстой цаг нь ирсэн байна. Би энэс цааш нь ерөөхдөө төвчж чадахгүй нэ гэсэн нэг юм сэтгэлийн нэг юм зогсонх байдлаасаа ерөөхдөө гарахаар харагдаад байна. Тэгэхээр сэтгэл зүрхтэй нь ерөөхдөө таныг хөдөлгөж эхлэхээр л ийм сар бол 1 сар маань бол харагдчих байна. За одоо бүгдээрээ баруун тал буюу ажил, орлогын хөзрүүдтэйгээ танилцъя. 8-ын зоос, 10-ын зоос, дээрээс нь 3-ын саваа маань гарч ирсэн. Тэгэхээр ерөөхдөө бүр ажил, орлого гэдэг зүйл бол бүр маш өр өгөөжтэй 1 сар бол харагдаж байна. Ерөөдөө ингээ харах юм бол хийж байгаа ажлаа илүү нухацтайгаар, илүү тууштайгаар хийх үе бол эхэлсэн байна. Магадгүй 11 сар, 12 сард баг зэргийн нэг юм залхалт ч гэдэм үү, төвчээр алдагдах энэ ажил орлоготой холбоотой зүйлээр жоохон нэг юм төвчээр алдагдаад, жоохон нэг юм залхсан байдал ерөөдөө тань дээр ажиглагдаад байсан бол энэ 1 сард бол буцаад илүү тууштайгаар зүтгэх. За үр шим гэдэг зүйл ерөөдөө энүүхэн энд байгаа шүү гэдгийг ерөөсөө 10-ын зоос манаас харуулчлаа. Та яг одоо л энэ сард хичээчих юм бол урт хугацаанд өгөөжөө өгөх нэг юм таны нэг юм хүсэн хүлээж исэн энэ боломжууд, энэ орлогууд, за энэ ашиг гэдэг зүйл бол энүүхэн энд байна, ойрхон байна гэсэн утгатай 2 хөзөр гарч ирээд араас нь 3-ын саваа гарч ирсэхээр ерөөхдөө ирээдүйдтэй холбоотой энэ ашиг, орлого гэдэг зүйл бол маш юм нэмэгдэхээр, за дээрэс нь ажил, карьер, сурлага дээр та бүхэн маань ирээдүгөө ерөөхдөө харж эхлэхээр
харагдаж байна. Тэгэхээр ерөөдөө үр дүн маш юм тогтвортой урт хугацааны ашиг руу ерөөдөө хөтлөхөөр ийм нэг сар бол өнгөрөхөөр байна. За дээрэс нь ирээдүйн одоо төлөвлөгөө за нэг шинэ боломж бол гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань урт хугацаанд хийхгээ зориулж чадахгүй байсан зүйлээ ерөөдөө ажил санхүү дээр бас гаргах бүрэн боломжтой харагдчихээн. За тэгээд хийж байгаа зүйлдээ илүү чин сэтгэлээрээ, илүү нухацтай, илүү тууштай хийж чадах юм бол урт хугацааны тогтвортой орлогын үүд бол ерөөдөө нэгтгэхээр харагдаж байна. Ерөөдөө ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. 8-ын зоос, 10-ын зоос гэдэг бол маш их мөнгө, санхүү, боломж, бололцоо ийм санхүүгийн тогтвортой суурь гэдэг зүйл бол ерөөдөө энэ нэг сард та бүхний манал амьдралд бол тавигдахаар харагдаж байна. Тэгэхээр ажил, сурлага, карьертай холбоотой хөзрүүд бол нэг сард бол бүр маш гайхалтай хөзрүүд гарч ирсэн. Тэгэхээр богино хугацааны ашиг биш, ерөөдөө ирээдүйн суурь тавигдах, ирээдүйтэй холбоотой зүйл энэ нэг сард бол та бүхэн дээр маань бол гарч ирэх учраас энэ зүйл дээр тууштай байгаад өөрийгөө нэг дайчлаад өгөөрэй. Яг энэ сэтгэл зүйдээр гарч ирсэн энэ зөрөгтэй алхмаа, энэ шийдэмгий байдлаа ажил болон энэ орлого руугаа бас чиглүүлээд өгөх юм бол маш ийм үр өгөөжтэй сар бол байхаар харагдаж байна. Тэгэхээр магадгүй 26 оныхоо ерөнхий хэд төлөвийн хитийн төлөвийн орлогын нэг юм суурийг ерөөдөө та бүхэн маань энэ нэг сард бол бүрэн тавихаар бол харагдаж байна. Тэгэхээр нэг сар та бүхэн маань жоохон тууштай хичээгээд өгөөрэй гэсэн юм утгатай хөзрүүд бол та бүхэн дээр маань бол гарсан байна. За би 3 дахь асуулт буюу за хостой болон хосгүй хүмүүсийнхаа нэг сарын ерөнхий төлөв байдлын энергийг бол шалгахаар хөзрүүд бол гаргаад тавьсан. За хостой хүмүүсийн маань энерги төр болохоор 9-ийн аяга, Hanged Man, за дээрэс нь Ace of Wands гэсэн хөзөр гарч ирээд за хосгүй хүмүүсийн маань энерги болохоор Strange, за тэгээд 5-ын сава, за дээрэс нь Ace of Pentacles гэсэн ийм 3 хөзрүүд гарч ирсэн байна. За тэгэхээр эхлээд хостой хүмүүсийнхаа энергийн хөзрүүдийг харах юм бол за 9-ийн аяга гэдэг зүйл бол гарч ирсэн байна. За тэгэхээр зураглалаа харсан ч гэсэн бүх аягнууд нь бүгдээрээ сайхан цэцгэлцэн тийм ээ. Ийм сэтгэлийн амар амгалан тайван байдалтай, ханамжтай. За ерөөдөө ийм зураглалтай хөзөр байгаа. Тэгэхээр энэ нэг сар бол та бүхэнд бол энэ харилцааны тал дээр маш ийм сэтгэл ханамжийг, за ийм тайван байдлыг, за ийм дүүрэн мэдрэмжийг бол ерөөдөө та бүхэн маань л мэдрэхээр харагдаж байна. Энэ хасын харилцаан дээр. За тэгэнгүүт хоёр дахь хөзөр маань болохоор Hanged Man гэдэг зүйл гарч ирсэн, хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө нэг тал нь баг зэргийн жоохон удаашрах ч гэдэм үү. За магадгүй жоохон нэг юм шийдвэр гаргах тал дээр баг зэргийн нэг юм асуудал ч гэдэм үү гарч ирж болцсошгүй гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн. Гэхдээ энэ хөзрийн маань зураглалыг харах юм бол бусад Hanged Man-тэй бол шал өөр одоо зурагтай байгаа. Энэ маань болохоор илүү ингээд толгооноосоо маш их зүйлийг ургуулж бодсон. За энэ ургасан зүйл нь маш их юм үр өгөөжтэй, цэцэгтэй, жимстэй, гэрэл гэгээтэй ийм зүйл одоо зураглалтай хөзөр байгаа. Тэгэхээр би ерөөдөө зураглалаараа илүү тайлбарлах юм бол нэг сард та бүхэн маань яг нэг юм шийдвэрлэж чадахгүй байсан зүйлээ шийдвэрлэх. За дээрэс нь жоохон нэг юм зогсон байдал байгаад байсан бол энэ зүйл маань ингээд хөдөлгөөнд орох. За дээрэс нь нэг юм хүлээцтэй хандчихсэн зүйл маань ерөөдөө нэг юм үр өгөөжөө өгөх гэсэн утгатай ерөөдөө тайлбар яагаад ч мэдгүй надад ийм энергийн одоо өгнүүд бол орж ирээд байна. Тэгэхээр та бүхэн маань яхааргүй нэг сард та бүхэн маань бүх зүйл ерөөдөө тэгширсэн асуудлууд нь шийдвэрлэгдсэн. За дээрээс нь ийм сэтгэл ханамж гэдэг зүйлийг маш сайхан одоо мэдэрсэн ханамжтай байхаар бол харагдсан. Эхний хоёр хөзөр маань бол гарч ирж байна. За тэгэнгүүт 3 дахь хөзөр маань болохоор Ace of Wands гэдэг хөзөр гарч ирсэн. Тэгэхээр ерөөдөө энэ хайрын харилцаан дээр, энэ хосын харилцаан дээр бол та хоёр маань дахин бие биендээ одоо шинэ оч үүсэх, дахин бие биендээ дурлах, дахин нэг юм хүсэл тэмүүлэл гэдэг зүйл та хоёрын маань харилцаанд бол ингээд гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр магадгүй та хоёр маань өмнө нь одоо эрэгтэй тал жоохон нэг юм шийтэмгий биш ч гэдэм үү жоохон нэг юм ажигласан иймэрхүү байсан бол энэ нэг сард ерөөдөө эрэгтэй тал маш одоо нэг юм үр өгөөжтэй, нэг юм хөдөлгөөнд орж эхлэх нь байна. За тэрнээс үүдэлтэйгээр манай эмэгтэй хүмүүс маань яг энэ хосын харилцаанаасаа ийм сэтгэл хангалуун гэдэг зүйлийг мэдрээд энэ хоёр маань ерөөдөө хоорондоо дахин шинээр дурлалцах, дахин одоо хүсэл эрмэлзэл гэдэг зүйл ингээд дахин шинээр асахаар бол харагдчих. Тэгэхээр төвчээртэй байвал ерөөхдөө энэ харилцаа бол шин шатанд очноо, илүү ийм тайван амар амгалан байдал руу, илүү нэг ийм сэтгэл санааны хувьд дүүрэн мэдрэмж рүү бол очноо гэсэн утгатай ийм эерэг өдрүүд бол нэг сарын энерги дээр манайд гарсан байна.
За одоо бүгдээрээ хосгүй хүмүүсийнхаа сингл хүмүүсийнхаа энерги рүү орцгоё. За хосгүй хүмүүсийн маань уншлага дээр болохоор Strange, за дээрээс нь 5-ын сава, за Ace of Pentacles гэсэн 3 хүзэр маань бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй энэ нэг сард та бүхэн маань дотооддоо илүү тайван байхыг, өөртөө итгэлтэй байхыг, өөрийнхөө нэг юм итгэлтэй итгэл гэдэг зүйлийг ерөөхдөө сэргээхээр харагдаж байна. Тэгэхээр магадгүй өмнө нь баг зэргийн жоохон өөртөө итгэх байдал унсан тий итгэлгүйч гэдэг юм уу, жоохон нэг юм бартам зам гэдэг зүйл маань бас жоохон юм доошлоод байсан байж магадгүй. Гэхдээ энэ нэг сард бол бүр яг ингээд нэг комбек хийхээр тий бүр ингээд бүх ингээд өөрийнхөө дотоод ирч хүчийг, энергийг тий ингээд бүр ингээд гэрэлтүүлж чадхаар өөрийнхөө одоо нэг юм гэрэл гээгээ гэдэг зүйлийг хүчийг те дотоод хүчийг ерөөхдөө сэргээж чадхаар ийм сар байхаар харагдчихэв. За тэгэнгүүт 5-ын саваа маань бас дахиад гарч ирсэн. За тэгэнгүүт хувь хүний ерөнхий байдал дээр гарч ирсэн 5-ын саваа маань бол энэ сингл хүмүүстээр маань дахиад гараад ирлээ. Тэгэхээр ерөөхдөө манайхан дунд нэг юм дотоод зөрчил, эгоны асуудал ч гэдэм үү те хэд бол нэг юм бардам зантаа хөтлөгдөж жоохон нэг юм буруу үйлдэл хийх ч гэдэм үү. За эсвэл нэг юм тэр зүйлийг нь те нэг юм унгаасан хүмүүстэй харилцах ч гэдэм үү те тэрнээс болоод жоохон нэг юм маргаан зөрчилдөө нэг юм дотоод нэг юм тэнцвэр алдагдсан байдал ерөөхдөө нэг сард бол үүсэж болцсошгүй харагдаад байна. Тэгэхээр энэ зүйлээс хэрхэн гарах вэ гэхлээр ердөө амархан та бүхэн маань өөрөө дотоод хүчийг тэнцвэртэй байдлыг ерөөхдөө сэргээснээр яг энэ нэг юм дотоод тэмцэл эргэлзээ гэдэг зүйл маань бол ерөөхдөө багаснаа гэсэн нэг юм арга замынхын хөзөр хүртэл гараад ирсэн харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань нэг сард ерөөхдөө хэд эгон баригдах, за магадгүй эгоодноосоо болоод хоорондоо муудалцаад байдаг ийм төр зүрийн харилцаач гэдэг юм уу те эсвэл жоохон нэг юм токсик төрлийн харилцаанаас өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож өөрийнхөө дотоод хүчийг сэргээж чадсанаар та бүхэн маань энэ харилцааг те бүтэн одоо дуусгаж чадхаар харагдаж байна. За тэгэнгүүт одоо илүү та бүхэн маань Ace of Pentacles гарч ирсэн гэхлээр илүү юм тогтвортой хүн рүү, илүү нэг юм бодит хүн рүү те илүү нэг юм бат бөх суурийг хамтдаа тавилцах энэ хүн рүү илүү одоо чиглэх хэрэгтэй. Илүү нэг юм бат бөх суур гэр бүлийн энерги рүү илүү чиглэх хэрэгтэй гэсэн утгатай ийм хөзрөл гарч ирсэн байна. Манай сингл хүмүүсийн маань хувьд бол тэгэхээр ерөөхдөө дүгнээд хэлэх юм бол хостой хүмүүсийн маань хувьд бол маш юм эрэг сар бол байхаар харагдаж байна. Сэтгэл ханамжтай, дахин дурлах, дахин одоо нэг юм хайрын очвол асахаар харагдаж байна. Сингл хүмүүсийн маань хувьд бол өмнөх циклээ дуусгах, за өөрийнхөө дотоод хүчийг сэргээх, за дээрэс нь илүү тогтвортой харилцаа руу ерөөхдөө ороход өөрийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За би 7 хоногийнхоо ерөнхий энергийн хөзрүүдийг бол гаргаад ирчлээ. За 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3-р 7 хоног, 4-р 7 хоног гэсэн 2 хөзрүүдийг ерөөхдөө гаргаж ирсэн. За 1-р 7 хоногоос харах юм бол 1-р 7 хоног дээр байна Magician хөзөр. За дээрээс нь 8-ын сэлэм гэсэн 2 хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр 1-р 7 хоногт бол та бүхэн маш их зүйлийг хийж амжуулах те хүсэл эрмэлзэл гэдэг зүйл. За дээрээс нь боломж гэдэг зүйл бол ерөөхдөө нэгтгэр харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань 1-р 7 хоногт амжуулаад те хийх ёстой зүйл байвал бүгдийг нь ерөөхдөө хийх гэж үзээрэй. Яа тэгэхээр бүх боломж бол таны талд байна шүү гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт хүүхнийхээ тал дээр болохоор 8-ын сэлэм бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө баг зэргийн нэг юм бодолд автах, өөрийгөө жоохон хязгаарлах ч гэдэм үү те. За яг ингээд чадах хүсэл эрмэлзэл гэдэг зүйлнийх нь хажуугаар юм сөрөг бодол бол жоохон гарч ирэх магадлалтай харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө энэ зүйл дээр бол энэ хит их бодолтой энэ ургуулж бодох юм сөрөг бодол өөрийгөө нэг юм хязгаарсан энэ зүйлээс ерөөхдөө өөрийгөө сул тавих гаргах хэрэгтэй, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. 1-р 7 хоногт ерөөхдөө таавал бүх зүйлийг хийж чадна гэдэг зүйлийг өөртөө сануулах хэрэгтэй гэсэн ийм 2 хөзөр бол гарч ирсэн байна. За 2 дахь 7 хоногийн хөзөр дээр маань болохоор 8-ын сава, за дээрэс нь хатны саваа маань бол доошоо гарч ирсэн байна. За тэгэнгүүт энэ 1-р 7 хоногийн энэ нэг юм бодлын хүлээс маань 2-р 7 хоногт бас жоохон үргэлжиж бол магадгүй харагдаад байна. Баг зэргийн нэг юм өөртөө итгэх байдал маань жоохон унж магадгүй. За магадгүй хит одоо нэг юм хурдан өнгөрснөөр 2-р 7 хоног дээр маш их зүйлийг хийж амжуулж те хит нэг юм эрч хүчтэйгээр хурдан өнгөрүүлснээр ерөөхдөө 2-р 7 хоног дээр баг зэргийн нэг юм ядралч гэдэг юм уу те өөртөө итгэх итгэл эргэлзээ гэдэг зүйл бол жоохон төрж бол болцсошгүй харагдаж байна. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн маань 2-р 7 хоногт хит эрч хүчтэйгээр те бүх зүйлийг хийж амжуулах юм бол
өөрийгөө жоохон хаях гад ээж магадгүй учраас амралт гэдэг зүйлийг бас 2 дугаар 7 хоног дээр илүү анхаарах хэрэгтэй, түр амсхийг хэрэгтэй шүү. За дээрэс нь 8-ын саваа гарч ирсэн гэдэг утгаар 2 дугаар 7 хоногт ямар нэгэн мэдээ ирэх ч гэдэм юм уу те ямар нэгэн юм шийдвэр ч гэдэм юм уу юм хүлээж байгаа бол энэ зүйл бас 2 дугаар 7 хоногт ирэх магадлалтай харагдаад байна. Тэгэхээр ерөнхийдөө 2 дугаар 7 хоногт та бүхэн маань өөртөө итгэх итгэлийг илүү өөртөө өгөх. За өөрийгөө илүү сайхан амраах, өөрийнхөө илүү нэг юм дур булаан байдлыг өөртөө итгэх итгэлийг те энэ гал энергийг өөр дээрээ илүү төвлөрүүлэх хэрэгтэй шүү гэдэг утгатай ийм хөзрүүд бол 2 дугаар 7 хоног дээр маань гарч ирсэн байна. За 3 дугаар 7 хоног дээр маань болохоор 7-гийн аяга 10-ын аяга гэсэн 2 хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр 3 дугаар 7 хоног дээр бол маш их сонголтыг за дээрээс нь маш их юм хийсвэр төсөөлөлч гэдэг юм уу иймэрхүү зүйл ерөөдөө толгой дотор сэтгэл зүй дотор маань бол явагдахаар харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань хит хийсвэр зүйлд одоо төсөөлж те тэр зүйл рүү фокуслахаас илүүтэйгээр бодит зүйл рүү бодит талхам руу те илүү нэг юм тууштай байх хийх ёстой те ингээд хит олон зүйл рүү самгардах гэхээс илүүтэйгээр яг нэгийг нь сонгоод ерөөхдөө тэр зүйл рүү илүү төвлөрөх хэрэгтэй шүү. Хит олон бодол, хит олон зүйлээр төөрөгдөх юм бол ерөөхдөө нэг юм алийг нь хамжуулж чадахгүй ч гэдэг юм уу те. Ерөөхдөө нэг юм бодит бус хүлээлт гэдэг зүйл бол гарч болцсошгүй гэсэн утгатай хөзөр гарч ирсэн байна. За тэгэнгүүт 10 аяга маань болохоор доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр гэр бүлийн харилцаанд ч гэдэг юм уу те баг зэргийн нэг юм сэтгэл ханамжгүй байдал за магадгүй нэг юм бодит бус хүлээлт бас үүсч болцсошгүй харагдаад байна. 7-гийн аягтайгаа хамт. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн маань 3 дугаар 7 хоногт хит их зүйлийг ургуулж бодох, хит их зүйлийг одоо хүлээлт үүсгэх ч гэдэг юм уу те. Энэ зүйлээсээ болоод жоохон сэтгэл санаагаар унах. За энэ хит их бодсон зүйл маань те ерөөхдөө биелэхгүй байх ч гэдэг юм уу иймэрхүү зүйлээс болоод баг зэрэг нэг юм урам хугарах ч гэдэг юм уу иймэрхүү зүйл бол байж болцсошгүй учраас өдөд бус хүлээлтийг ерөөхдөө та бүхэн маань бол 3 дугаар 7 хоногт бол битгий хийгээрээ илүү бодит зүйл рүү те анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Хийсвэр зүйл рүү хит их анхаарлаа хандуулах юм бол та бүхэн маань жоохон нэг юм савлгаатах магадлалтай харагдаад байна. Жоохон сэтгэл зүйн тал дээр те. Тэгэхээр илүү нэг юм бодит байх хэрэгтэй гэдгийг 3 дугаар 7 хоног маань бол сануулж байна. За 4-р 7 хоногийн маань хөзөр дээр болохоор Devil хөзөр маань доошоо харж гарч ирээд за тэгээ Page of Pentacles маань бас доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хоёр хөзрөө ингээд харах юм бол та бүхэн маань 4-р 7 хоногоос хуучин зүйлээс ерөөдөө салах ийм энерги бол та бүхэнд бол гарч ирэхээр харагдаж байна. За магадгүй өмнөх нөгөө сингл хүмүүсийн маань хэлсэн за тэр X ч гэдэм юм уу те ийм хуучин циклийг ерөөдөө та бүхэн маань бол хаяхаар харагдаж байна. За дээрэс нь амьдралын нэг ийм буруу дадал туршил гэдэг зүйл байдаг шүү дээ. За одоо жишээлбэл энгийнээр ярих юм бол орой унтахгүй байх те тэр зүйл дээрээ одоо орой эрт унтдаг болох ч гэдэм юм уу. За эсвэл нэг ийм хэтрүүлж одоо шавуудах ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлээс ерөөдөө татгалзах ерөөдөө нэг амьдралын зөв хэмнэл гэдэг зүйл рүү ерөөдөө та бүхэн маань л орохоор шийдвэр гаргахаар бол харагдаж байна. За тэгээд Page of Pentacles гэдэг зүйл одоо хөзөр маань бол гарч ирсэн. Тэгэхээр ерөөдөө шинэ эхлэл гэдэг зүйл дээр баг зэргийн жоохон эргэлзэх те тэнгэлзэх би ер нь чадах болов чадахгүй болов ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд бол 4-р 7 хоног дээр маань бол гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр та ерөөдөө 4-р 7 хоногт жижигч болтугай алхам хийх хэрэгтэй. Өөрийнхөө хорт зуршил ч гэдэг юм уу. За эсвэл нэг юм хуучин X ч гэдэг юм уу. Та ерөөдөө нэг юм орхих хөстой энэ циклээсээ том алхмаар биш, баг алхмаар ерөөдөө те хийж чадах юм бол энэ зүйл маань та бүхэнд бол ийм ахиц твшил гэдэг зүйлийг бол авчирнаа. Тэгэхээр хит одоо холын ч гэдэг юм уу те хит ийм хүнд зориг одоо тавихаас илүүтэйгээр жижиг алхмаар ерөөхдөө урагшлах хэрэгтэй гэсэн ийм анхааруулгын сануулгын хөзрүүд бол 4-р 7 хоног дээр маань бол гарсан байна. Тэгэхээр ерөөхдөө ингээ харах юм бол 1-р группийг сонгосон хүмүүсийн маань энерги дандаа л хуучин зүйлийг орхих, шин зүйл рүү өөрийгөө бэлдэх тийм ээ ирээдүйд ингээд чиглэсэн одоо нэг суур гэдэг зүйлээ тавих хэрэгтэй. За дээрэс нь сэтгэл болон бие махбодороо ерөөхдөө маш юм хөдөлгөөнд орох сарл харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань анхааруулгын хөзөр нь болохоор хит ядархаас ерөөхдөө бас болгоомжлох хэрэгтэй шүү. За дээрэс нь ерөөхдөө энэ их эрч хүчээ зөв зүйл рүү чиглүүлж чадах юм бол та бүхэн маань бол мөнгө санхүүгийн тал дээр, ажил карьерийн тал дээр тийм маш их юм үр өгөөж гэдэг зүйл бол гарч ирэхээр байсан. Урт хугацааныхаа ирээдүйн тийм ашиг орлогын суурийг бас тавихаар байсан. За дээрэс нь Devil-ийн хөзөр доошоо харж гарч ирнэ гэдэг маань ерөөхдөө яг энэ хуучин хит хамаарал
За хэд донтолч шиг тийм үү те. Ерөөдөө юм сөрөг зүйлсүүдээс та бүхэн маань бол нэг сард бол хангалттай өөрийгөө гаргах одоо алхмуудыг бол нэг нэгээрээ хийхээр бол харагдаж байна. Энэ сард бол яхаа аргагүй таны амьдралд маш юм чухал эргэлтийн цэг болохоор ийм хүзрүүд бол та бүхэн дээр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр яг энэ зөв эргэлтийг та бүхэн маань бол алдахгүй ашиглаад амжуулаад аваарэ. За тэгээд 2026 оныхоо ерөөхдөө суур гэдэг зүйлийг энэ нэг сард ерөөхдөө тавихаар байгаа учраас та бүхэн маань энэ нэг сард бол маш сайн хичээгээд за өөрийнхөө сэтгэл зүг илүү сайн бариад доктортой болгоод өөрийгөө бүх зүйлийг хийж чадна гэдгийг өөртөө үргэлж хэлээрээ хит бодлын хүлээснээс бас өөрийгөө гаргах тал дээр бас анхаараарэ. Жижиг алхмаар урагшилж чадах юм бол тууштай байж чадах юм бол ерөөхдөө санхүү мөнгө гэдэг зүйл бол дагаад нэмэгдэхээр сэтгэл зүй гэдэг зүйл маань илүү тайван бахаар за хосын харилцаан дээр бол ерөөдөө ярих юм бол юуч байхгүй бүр маш сайн хүзрүүд бол гарсан байна. За ингээд нэгдүгээр группийн маань бол уншлага дуусж байна. Дараагийн мэдлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. Хоёрдугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу за хувь хүний ерөнхий байдал дээр 3 хүзэр за ажил, сурлага, орлого дээр болохоор бас 3 үзрийг бол гаргаад бэлтгэсэн байна. За эхлээд хувь хүний ерөнхий байдал буюу 1 сарын ерөнхий төлбөө харах юм бол 7-гийн аяга маань доошоо харж гарч ирээд за Queen of Cups маань тий аяхны хатан маань бас доошоо харж гарч ирээд тэгээд 9-ийн сэлэн маань болохоор зөв харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө ингээд эхний 2 хүзэр маань хоёлаа капс гэхлээр ерөөдөө сэтгэл хөдлөл, мэдрэмж гэдэг 2 хүзэр маань доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань энэ нэг сард магадгүй хит их сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй жоохон төөрөгдөх, бодлох, за дээрээс нь сэтгэл хөдлөлөө жоохон зохицуулж чадахгүй байх магадлал жоохон өндөр харагдаад байна. Тэгэхээр магадгүй та бүхэн маань хит их хийсвэр төсөөлөл дундаа тэр дундаа төөрөх, бодол дундаа төөрөх. За дээрэс нь энээсээ үүдэлтэйгээр жоохон нэг юм эмзэг байдал ерөөхдөө та бүхэнд маань энэ нэг сард бол бий болж магадгүй харагдаад байна. Тэгэхээр нэг сар та бүхэн маань аль болох сэтгэлээ тайван байх тал дээр те илүү анхаарах хэрэгтэй байх нь байна. Альва сонголт шийдвэр төр аль болох сэтгэл хөдлөлөө биш ерөөхдөө логик ухаанаа ерөөхдөө барих хэрэгтэй гэсэн ийм зөвлөмжийн хүзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань нэг сард баг зэргийн жоохон нэг эмзэг за дээрэс нь хит их ийм олон одоо нэг юм сэтгэл хөдлөлөө зохицуулахад жоохон хүндрэлтэй хит их хийсвэр зүйлд дунд одоо төөрсөн тий бодилсан иймэрхүү байх магадлалтай харагдаад байна. Тэгэхээр ерөөдөө та бүхэн маань нэг сард аль болох сэтгэлийнхаа балансыг олох тал дээр анхаарах хэрэгтэй байх нь байна. За дээрэс нь ямар нэгэн сонголт шийдвэртэй зүйл дээр илүү логик ухаанаа ашиглах юм бол илүү үр өгөөжтэй гэсэн утгатай эхний 2 хүзэр маань бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 3 дахь хүзэр маань болохоор 9-ийн сэлэм гарч ирсэн. За тэгэхээр та бүхэн маань нэг сард ерөнхийдөө баг зэргийн хит их зүйлийг ургуулж бодох. За магадгүй энэ сэтгэлийн докторгүй байдлаасаа болоод хит их юм сөрөг зүйлийг бодох. Сэтгэл санааны нэг юм төгшүүр, стресс ч гэдэм үү те нэг юм унтаж чадахгүй шүн их зүйл бодох ч гэдэм үү. Иймэрхүү зүйл бас та бүхэнд маань бол нэг сард бол болж болцсошгүй харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань аль болох сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй байх нь байна. Өөрийгөө тайвшруулах, бодлоо эмхэлж зэгцлэх те илүү нэг юм докторжуулахад өөрийгөө сэтгэл мэдрэмжийг бодлыг докторжуулах тал дээр та бүхэн маань нэг сард илүү анхаарал өгөөрэй гэсэн утгатай ийм анхааруулгын хүзрүүд бол хувь хүний ерөнхий байдал дээр бол гарч ирсэн байна. За энэ талд болохоор би та бүгдийнхээ ажил, орлогын хүзрүүдийг бол гаргаж ирсэн. За тэнгууд ажил орлоготой карьертэй асуудал ажил сурлага, орлогын асуултан дээр маань болохоор 2-ын саваа, 3-ын саваа 2 маань хамт гарч ирээд за дээрэс нь 4-ийн саваа маань гарч ирсэн. Ингээд 2, 3, 4 гэдээ бүр ингээд шатараалтад 3 саваа маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө ажлын тал дээр бол маш юм тогтвортой байхыг бол энэ 4-ийн саваагасаа бол харж болно. 4-ийн саваа бол та бүхэн маань бол яхаа аргагүй ажил дээрээ, сурлага дээрээ те карьер дээрээ маш юм доктортойгоор урагшлах. За дээрээс нь суур хэрэгцээ гэдэг зүйлээ та бүхэн маань энэ нэг сард бол маш хангалттайгаар бүрэн одоо биелүүлж чадхаар бол харагдаж байна. За тэгээд 2 болон 3-ын саваа маань зэрэгцээд гарч ирнэ гэхэлэр та бүхэн маань маш холын ирээдүг бол харахаар харагдаад байна. Ажил дээр болон сурлага дээр те 2-ын саваа маань бол
өнөө маргааш гэдэг юм те ойрын хугацааны ирээдүй байдаг бол та бүхэн маань зураглаа харсан ч гэсэн маш холын ирээдүй та бүхэн маань энэ нэг сард бол бүтээхээр харагдаж байна. Тэгэхээр ерөөхдөө энэ нэг сард энэ 26 оны за магадгүй 27 оны те 2 жилийн дундаж ерөөхдөө нэг юм ажилтай холбоотой мөнгө санхүүтэй холбоотой юм шийдвэрүүдийг бол гаргахаар харагдаж байна. Тэгэхээр яг энэ 3 саваа хөдөр маань те 2-ын саваа, 3-ын саваа, 4-ийн саваа ингээд гурлаа зэрэг гарч ирэхлээр ерөөхдөө ирээдүйн шин боломжууд, шин санаанууд те нэг юм урьдчилан ерөөхдөө нэг юм төлөвлөлт хийх шаардлагатай байгаа. Ирээдүгөө төлөвлөх хэрэгтэй гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань нэг сард ерөөхдөө ирээдүгээ 26 оныхоо ерөөхдөө төлөв байдлыг те санхүүгийн тал, ажлын талынхаа бүх зүйлийг төлөвлөгөөг урьдчилж одоо бэлдэх хэрэгтэй байх нь байна. За дээрээс нь шинэ боломжуудад нээлттэй хандах хэрэгтэй. За тэгээд ерөөхдөө санхүү болон ажилдаа маш доктортой байхаар харагдаж байна. Дээрээс нь шинэ боломжуудыг бас ерөөхдөө маш сайн анзаарах нь чухал шүү. Тэр боломжууд донд урт хугацааны боломжтой, урт хугацааны үр өгөөжтэй ийм боломж бол та бүгдэд бол чиглэн ирж байгаагаар харагдаад байна. Тэгэхээр хит одоо юу гэдгийг өнөө маргааш шааш гэдэг юм уу те хит нэг юм тухтай бүстэй ерөөхдөө бас төвлөрөх биш ирээдүгөө бас хараарай, шинэ боломжуудад нээлттэй хандаарай гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань бол хувьд 1-р сар бол за хувь хүний энерги тал дээр баг зэргийн нэг юм сэтгэл жоохон савлгаацсан, баланс жоохон хит доошилсан, те жоохон нэг юм эмзэгч гэдэг юм уу бодилсан, за хит их зүйлийг ургуулж ботсон, те тэрнээсээ болоод баг зэргийн ядаргаач гэдэг юм уу нойргуудах иймэрхүү зүйл болж болзошгүй байгаа учраас та бүхэн маань энэ тал дээрээ илүү цэгцтэй, за сэтгэл хөдлөлөө илүү удирдах, те энэ тал дээр анхаарах хэрэгтэй байх нь. За ашиг орлого, ажлын тал дээр болохоор та бүхэн маань ирээдүйтэй холбоотой сонголт шийдвэрүүд дээр бэлэн байх хэрэгтэй байх нь. За дээрээс нь ирээдүйг төлөвлөх хэрэгтэй байх нь байна. За яг одоогийн байгаа ажил гэдэг зүйл бол танд бол маш юм үр өгөөжтэй суурь хэрэгцээ гэдэг зүйлийг те бат бөх ингэж хангах ийм одоо санхүүгийн боломж бол нэг сард бол бий болох нэ. Яг эннийхээ хажуугаар нэмэлт орлогуудыг, нэмэлт бизнесүүдийг те нэмэлт энэ шин санаа боломжууд дээр бас нээлттэй хандаарай гэдэг ийм хөзрүүд бол 2 дугаар группийн маань бол гарсан байна. 3 дахь асуулт буюу 1-р сарын хайрын энергийг хостой болон хосгүйгээд 3 хөзөр бол гаргаад ирсэн сууж байна. За хостой хүмүүсийн маань энерги төрөлөөр 4-ийн аяга, за дээрээс Knight of Cups гэсэн 2 хөзөр маань бол доошоо харж гарч ирээд Page of Sports маань болохоор дээшээ харж гарч ирсэн байна. За хосгүй хүмүүстэр маань болохоор Devil, за 3-ын сэлэм 2 маань болохоор доошоо харж гарч ирээд Queen of Wands гэдэг хөтөр маань бол дээшээ харж гарч ирсэн байна. Тэгэхээр яхаарахгүй тэр хувь хүний энерги дээр аягны хөзөртэй ерөөдөө сэтгэл санааны байдалтай холбоотой хөзөрд маань доошоо харж гарч ирсэн. Энэ хостой хүмүүсийн энерги дээр бас ерөөдөө тэрийг нь жоохон батлаад гараад ирэх шиг боллоо. 4-ийн аяг маань доошоо харж гарч ирээд за дээрээс нь жанжны аяг маань бас доошоо хараад гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө хосуудын харилцаа, сэтгэл хөдлөл болон нэг юм харилцан ойлголцол гэдэг зүйл маань бол нэг сард баг зэргийн дутах магадлалтай харагдаад байна. 4-ийн аяг маань доошоо харж гарч ирснээр хин нэгэн жоохон нэг юм анхааралгүй байх те жоохон нэг юм анзаарахгүй ч гэдэг юм уу жоохон хойш суух те ерөөдөө нэг бие биенийгээ нэг юм хайр халамж гэдэг зүйлээр жоохон дутаах магадлал жоохон гарч ирсэн байна 4-ийн аяг дээр маань. За тэгэнгүүт Knight of Cups маань болохоор энэ харилцаанд гинтийн нэг юм асуудал бол гарч болцсошгүй байгааг ерөөдөө сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө хостой хүмүүсийн маань энерги дээр нэг сард ерөөдөө сэтгэл хөдлөл гэдэг зүйлээ жоохон анхаарахгүй бол хосын харилцаан дээр маань бол жоохон нэг юм докторгүй одоо байдал бий болох магадлал айгүй өндөрт харагдаад байна. Харилцаан дээр халамжийг, ойлголтыг те нээлттэй харилцааг ерөөдөө чухалчлах хэрэгтэй байх нэ. Энэ нэг сард бол за тэгээ сэтгэл хөдлөлөө удирдахгүй бол ерөөдөө энэ хит эмзэг байдал ч гэдэм үү те хит нэг юм сэтгэл санааны балансгүй байдал бий болоод байх юм бол ерөөдөө жоохон маргаан үсэж болцсошгүй гэсэн утгатай хөзрүүд бол гарч ирсэн байна. За тэнгууд Page of Swords маань болохоор энэ харилцаанд нэг юм хоорондын ярилцлага ч гэдэм үү те нэг мэдээлэл солилцох, илэн далангуй ярилцлага ерөөдөө шаардлагатай байгааг
ерөөхдөө Page of Swords-ийн өдөр маань бол гарч ирж байна. Тэгэхээр та хоёрын дунд бол яхаарахгүй нэг юм хайр халамжтай холбоотой, за буруу ойлголттой холбоотой тий иймэрхүү асуудлууд ерөөхдөө байгаа учраас энэ нэг сард энэ зүйлээ ерөөхдөө илүү нэг юм ярилцах тий хоорондоо нээлттэй ярилцах энэ тал дээр илүү анхаарал өгөөрэй. Бие биенийхээ яг юу нь болохгүй байгааг, за юу нь болж байгаа гэдгийг тий ерөөхдөө маш сайн нээлттэйгээр ярилцаж өгөх юм бол ерөөхдөө эдгээр асуудлууд маань бол шийдэгдэх боломжтой. Хэрвээ ярилцахгүй хойш суугаал тий яг л энэ нэг юм жоохон үл ойлголцсон байдал, за жоохон нэг юм маргалцсан ч гэдэм үү, бие биенээсээ нэг юм сэтгэл мэдрэмжийн хувьд юм дутуу мэдрэмж аваад байгаа байдал маань үргэлжлээд байх юм бол энэ бол жоохон сөрөг тал руугаа явах магадлал өндөр болоод байгаа шүү гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр 2 дугаар группийг сонгосон хостой хүмүүсийн маань хувьд бол энэ нэг сард бол маш хоорондоо илэн далангуу өөртөө ярилцах. За илэн далангуу ярилцахтаа гэхдээ маш юм ухаалгаар доктортойгоор ярилцах хэрэгтэй. Хит сэтгэл хөдлөлтөө баригдаж тэ хит сэтгэл хөдлөлөө гаргаж ерөөхдөө нэг юм савлгаатаж бол харьцах юм бол энэ зүйл бол ерөөсөө нэг юм зөв зүйл бол болохгүй. Яг юм маргаан гэдэг зүйл рүү бол явчих учраас маш доктортойгоор өөрийнхөө үгийг тэ үг үйлдэлийг ингээд цэгэнсэн яг юм тодорхойгоор илүү ярилцах юм бол тодорхойгоор ярилцах хэрэгтэй гэдгийг бол сануулсан хөзрүүд бол гарч ирсэн байна. За хоско буюу сингл хүмүүсийн маань энерги дээр болохоор за дээвлийн хөзөр маань доошоо харж гарч ирээд яг араас нь 3-ын сэлэн маань доошоо харж гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн маань энэ нэг сард бол хуучин харилцаанаас за хуучин тэр нэг юм хит хамааралтай холбоотой те хит хамаардаг байсан таныг шархлуулдаг байсан ч гэдэм үү те нэг юм хуучин сэтгэлийн шархнаасаа ерөөхдөө ангижрах сэтгэлээ нэг юм бүрэн нээж эхлэх энэ тал дээр ерөөхдөө нээлттэй байхаар ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань нэг сард бол хуучин харилцаагаа бүрэн орхих нь байна. За тэр харилцаатай холбоотой таны ийм сэтгэлийн шарх гэдэг зүйлүүд дээр бол маш сайн ийм эдгэрлүүд явагдахаар бол харагдчихээн. Тэгэхээр яг энэ циклийг та бүхэн маань дуусгасны дараа Queen of Wands гарч ирсэн. Тэгэхээр та бүхний маань яг нэг юм эрч хүч нэрэг дур булаан байдал те өөртөө итгэлтэй байдал энэ бүгд зүйл маань бол эргэж ирэхээр харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ хуучин харилцаантай холбоотойгоор та бүгдийн маань нэг юм өөртөө итгэл жоохон алдарсан те за өөртөө нэг юм жоохон эргэлцсэн ч гэдэм үү жоохон нэг юм өөртөө нэг юм гомдох за нэг юм хуучин одоо энэ сэтгэлийн шархнаасаа салаад өөртөө итгэлтэй байдал маань бол 100% бүр ингээд нэмэгдэхээр харагдаад байна. Тэгэхээр ерөөхдөө та бүхэн маань хуучин циклийг бүрэн дуусгаад өөрөөгөө эдгээгээд за яг тэрний дараа буцаж яг нэг юм маш юм дур булаамаар маш юм өөртөө итгэлтэйгээр ирч хүчтэйгээр те ерөөхдөө энэ нэг сард бол өөрөөгөө буцааж эргүүлж авчрах тал дээр ерөөхдөө та бүхэн маань бол ажиллахаар харагдаж байна. Энэ ажилласан зүйл маань ч гэсэн ерөөхдөө маш юм үр өгөөжтэй те яг биелэлээ олохоор бол харагдаж байна. Тэгэхээр 20 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань бол хостой хүмүүсийн маань хувьд бол маш сайн анхаарах хэрэгтэй байх нь байна. За хосгүй сингл хүмүүсийн маань хувьд бол маш зөв одоо нэг юм голдролтой орох зөв энергийнхаа дагуу те өөртөөгөө бүрэн одоо ажиллаж чадах үз ийм сар бол өнгөрөхөөр харагдаж байна. За би 7-7 хоногийнхоо ерөнхий энергийг 2 өдрөөр ерөнхийдөө сая гаргаад ирлээ. За 1-р 7 хоногийн маань ерөнхий энергийн хөзөр дээр маань болохоор Ace of Swords. За дээрээс нь Empress хөзөр маань бол доош харж гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй та бүгдийн маань 1-р 7 хоног шин санаа, мэдлэг ингээд те альва зүйлийг шинээр эхлүүлэх ч гэдэм үү маш юм бүтээлч байдал бол нэмэгдэхээр харагдаж байна. За тэгэнгүүт Empress хөзөр маань болохоор дотоод болон гадаад орчинд баг зэргийн асуудал үүсэх. За дээрээс нь таны энэ нэг юм бүтээлч байдал те нэг юм шин орж ирсэн санаан дээр яг нэг юм бүтээлч хийх гэхээр баг зэргийн нэг юм хязгаарлалт ч гэдэм үү те иймэрхүү зүйл бол үүсч магадгүй гэдэг утгатай ийм 2 хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй ажилтай холбоотой шин зүйл эхлүүлэх те шин санаа орж ирэх үед энэ зүйл маань бол 1-р 7 хоногт жоохон хойшлуулах ч гэдэм үү те баг зэргийн нэг юм хязгаар гэдэг зүйл бол бий болж магадгүй гэсэн утгатай ийм импрессив маань хөзөр бол гарч ирсэн байна. За дээрэс нь нөгөө талаараа бодлох юм бол хувь хүн талаасаа те маш их зүйлийг шин зүйлийг сурч мэдэх. За дээрэс нь өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн шинэ гинтийн санаа орж ирэх юм бол энэ зүйл дээр бол та бүхэн маань бол
энэ шин санаагаа бол барьж аваарай. Энэ бол маш юм үр өгөөжтэй байх санаа байгаа шүү. За импресс өдөр маань болохоор доош гарч ирснээр та бүгд маань эхний 7 хоногт баг зэргийн нэг юм жоохон хатуу хандах, өөртөө хатуурхах те нэг юм зүүлэн энерги гэдэг зүйл маа жоохон алдагдах магадaltaй харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань аль болох энэ импресс өдрөө дээш нь харуулахын тулд альбай зүйлд арай нэг юм уян хатан байдлаар, зөөлөн байдлаар те хандах тал дээр анхаарал өгөөрэй гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. Эхний 7 хоног дээр маань. За 2 дахь 7 хоног дээр маань болохоор 10-ын зоос, за дээрээс нь Strange өдөр маань зөв гарч ирсэн. За тэгэнгүүт ерөөсөө энэ 7 хоногт бол ирч хүч, за тэнцвэр гэдэг зүйл бол маш юм уялдаа холбоотой бол гарч ирээд байна. Strange өдөр маань бол өөрийгөө удирдах чадвар те төсвөр төвчээрийг гэдэг зүйлийг бол харуулах нь байна. Өөрийнхөө дотоод хүчийг бас сэргээхээр харагдаж байна. За тэгэхээр өөрийнхөө дотоод хүчийг сэргээж чадсанаар таны өөртөө итгэх итгэл гэдэг зүйл маань бол 2 дугаар 7 хоногт бол маш өндөр байхаар харагдаж байна. За тэгэнгүүт 10-ын цус гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө санхүү мөнгө болон гэр бүлийн байдалтай маш юм доктортой байх нь байна. Таны сэтгэл санаа ч гэсэн яг энийгээ дагаад илүү юм доктордож одоо эхлэхээр харагдаж байна. Тэгэхээр 2 дугаар 7 хоногт магадгүй 1 дугаар 7 хоногт байсан энэ нэг юм сул дорой мэт юм шиг мэдрэмж те эсвэл жоохон юм хүүтэн хөндий ч гэдэг юм уу ийм нэг юм савлгаатай мэдрэмж маань 2 дугаар 7 хоногт бол маш сайхан докторжоод за дээрэс нь гэр бүлийнх болон санхүү мөнгөн дээрээ те ямар нэгэн асуудалгүй байх нь байна. Өөрийнхөө дотоод ирч хүч гэдэг зүйлийг бас сэргээхээр харагдаж байна. Магадгүй энэ сингл хүмүүс дээр маань гарч ирсэн нөгөө Queen of Wands маань 2 дугаар 7 хоногт бол сэргэж ирж магадгүй харагдаад байна. Өөрсдийнхөө дотоод хүчийг сэргээх, өөрийнхөө ийм төвчээрийг те ирч хүч гэдэг зүйлийг тэнцвэржүүлэх, за яг энийхээ дараа тэг өөрийнхөө юм дур булаан байдлыг өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг бол ерөөхдөө 2 дугаар 7 хоногт та бүхэн маань бол бүрэн сэргээж харуулж чадхаар бол харагдаж байна. За 3 дугаар 7 хоногт тэгсэн чинь Chariot өдөр маань доошоо харж гарч ирээд Judgment өдөр маань бас доошоо харж гарч ирсэн байна. Тэгэнгүүт 3 дугаар 7 хоногт магадгүй жоохон нэг юм шийдвэр гаргахад баг зэргийн төвөгтэй болж магадгүй, зарим зүйлс жоохон удаашрч магадгүй, ямар нэгэн юм ажилтай холбоотой те шийдвэр ч гэдэм үү, бичиг баримттай холбоотой зүйл ерөөдөө та бүхэн маань хөөцөлдөөд за тэрнийхээ хариуг хүлээж байгаа тохиолдолд жоохон нэг юм удаашрч болцсошгүй гэсэн утгатай ийм 2 хөдөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр баг зэргийн нэг юм үйл хөдлөл гэдэг зүйл дээр саад гарч магадгүй. За дээрэс нь гинтийн нэг юм эргэлт шиг юм уу өөрчлөлт гэдэг зүйл дээр жоохон удаашрах зогсон байдал бол бий болж магадгүй харагдаад байна. Тэгэхээр 3 дугаар 7 хоног дээр баг зэргийн нэг юм удаашрсан энерги явагдах учраас энэ 3 дугаар 7 хоног дээр ажил хөөцөлдөх гэхээсээ илүүтэйгээр 2 дугаар 7 хоног дээр илүү ажиллаа хөөцөлдөх юм бол илүү үр бүтээмжтэй байх нь байна. 3 дугаар 7 хоног дээр угийн энэ энерги нь баг зэргийн удаашрсан зогсон байдалтай байгаа учраас энэ энерги дээрээ хит савлаал те айгу удаашрчлаа гэдэг ингээд нэг юм өөрийгөө зовоогоод байх гэхээсээ илүүтэйгээр энийг нь яг л байгаагаар нь хүлээж аваад илүү юм тайван те өгрөх юм бол ерөөхдөө 3 дугаар 7 хоногоо та бүхэн маань бол давж чаднаа. За 4 дугаар 7 хоног дээр маань болохоор High Priestess. За дээрээс нь 7-гийн сэлэм гэсэн 2 өдөр маань бол гарч ирсэн байна. 7-гийн сэлэм маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр 4 дугаар 7 хоног та бүхэн маань өөрийнхөө дотоод мэдрэмжийг зүн совинг те дотоод дуу хоолой гэдэг зүйл дээр бол маш юм үр өгөөжтэй, өөрийгөө сонссон зүн бэлэг гэдэг зүйл маань маш юм ажиллахаар харагдаад байна. Тэгэхээр магадгүй 4 дугаар 7 хоногт ямар нэгэн сонголт шийдвэр те ямар нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа бол өөрийгөө бусад хүн гэхээс илүүтэйгээр өөрийгөө маш сайн мэдэрч өөрийгөө маш сайн сонсох хэрэгтэй гэсэн утгатай ийм хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 7-гийн сэлэм маань доошоо харж гарч ирснээр магадгүй та бүгд маань 1 сарын энерги дээр баг зэргийн нэг юм хүмүүсийн муу нууцыг олж мэдэх. За дээрээс нь магадгүй хүн танд худлаа хэлэх гэдэг юм уу те. За иймэрхүү зүйл процессоос явагдаж магадгүй гэсэн утгатай юм сануулгын хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр 4 дугаар 7 хоног та бүхэн маань хүний хэлсэн муу үгэнд худлаа хэлсэн үгэнд автахаасаа илүүтэйгээр өөртөө илүү эзэн байх, өөрийнхөө мэдрэмжийг илүү сонсож ойлгох хэрэгтэй байх нь байна. За тэгээд өөрийнхөө мэдрэмжийг бас та бүхэн маань ингээд нэг юм өөртөө итгэхгүй те хувийн талаасаа 7-гийн сэлэмбэ тайлбарлах юм бол өөртөө жоохон худлаа хэлэх гэдэг юм уу иймэрхүү зүйлс болж магадгүй учраас ерөөдөө үнэнтэй нүүр тулах хэрэгтэй өөртөө үнэнч байх хэрэгтэй гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна.
Тэгэхээр өөртөө бол маш юм илэн далангүй ярилцах те өөрийгөө сонсох хэрэгтэй байх нь байна. Бусад хүмүүсээс орж ирсэн мэдээлэл те тэр зүйлүүдэд бол маш сайн шүүлтүртэй хандах хэрэгтэй байх нь байна. За магадгүй давхар бас хин нэгний нууцыг ч гэдэм үү те танаас ингээд нэг юм худлаа хэлсэн зүйлийг бас та бүхэн маань олж мэдэх магадлалтай гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. За ингээд 2 дугаар группийг 2 дугаар группийг сонгосон хүмүүсийнхаа ерөнхий хөзрүүдийг ингээд харах юм бол энэ сард бол ерөнхийдөө та бүхэн маань хувийн энерги болон харилцаан дээрээ сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр анхаарах хэрэгтэй байх нь. Хит их стресс автаж болохгүй те энэ зүйл дээрээ бас анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн тал дээр юм балансыг олох хэрэгтэй байх нь. За тэгээд ажил санхүүгийн тал дээр бол маш юм бодлоготой, төлөвлөгөөтэй те энэ жилийнхаа хийх ёстой зүйлүүдийг ерөнхийдөө төлөвлөөд авах хэрэгтэй байх нь. Яагаад тэгэхээр алсын хараа гэдэг зүйл төлөвлөгөө гэдэг зүйл те ерөөдөө танд бол маш хэрэгтэй ийм сар бол байхаар харагдчихээн. За тэгээд хосуудын харилцаан дээр болохоор баг зэргийн ойлголт, халамж гэдэг зүйлийг ерөөдөө нэмэгдүүлэх хэрэгтэй бол хосгүй хүмүүс маань болохоор шинэ хайр дурлалд бол ерөөдөө бэлэн байх хэрэгтэй. Хуучин циклээ хаагаад те өөрөө тэр дурд булаан байдлыг өөртөө ихтэй байдлыг ерөөдөө сэргээж чадах юм бол шинэ хайртай уулзрах магадлал бол айгүй өндөр гэсэн утгатай хөзрүүд гарч ирсэн. За 7-7 хоногийн хувьд болохоор ингээ харах юм бол анхааралтай, ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. За дээрэс нь дотоод мэдрэмжээ даах бол илүү чухал шүү гэсэн утгатай ийм хөзрүүд бол та бүхэн дээр маань гарч ирсэн байна. За ингээд 20 дугаар группийн маань бол уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа. 3 дугаар группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би асуултынхаа дагуу хөзрүүдээ бол гаргаад бэлтчихлээ. За эхний асуулт буюу 1-р сарын хувь хүний ерөнхий байдал гэдэг асуултан дээр маань болохоор Ace of Wands маань буруу гарч ирээд Justice, Knight of Wands гэсэн 3 хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр сарын ихэнх үед магадгүй нэг юм хүсэл эрмэлзэл ч гэдэг юм уу те нэг юм ирч хүч гэдэг зүйл бол баг зэрэг хэлбэлцэх ерөөдөө нэг юм жоохон ирч хүчгүй юм шиг санагдаж болзошгүй гэсэн утгатай нэг юм сануулгын хөзөр бол гарч ирсэн байна. Гэхдээ энэ хөзөр маань бол төрхөн зургийг бол илэрхийлж байгаа учраас яг сарын нэг эхний 7 хоног шиг юм уу те ерөөдөө жоохон юм ирч хүчгүй, жоохон ядарсан гэдэг юм иймэрхүү энерги бол ажиглагдаж болзошгүй. Тэрний дараа ерөөдөө та бүхэн маань л ямар ч асуудалгүйгээр шин санаа, шин эхлэл те нэг юм ирч хүч бол буцаад эргээд ирнэ гэдгийг бол энэ Knight of Wands-ийнхаа хөзрөөс бол харж болно. За 2 дахь өдөр маань болохоор Justice өдөр гарч ирсэн. За тэгэхээр ерөөхдөө ямар нэгэн шийдвэрлэх ёстой асуудал байгаа бол тэрийг шийдвэрлэх ёстой байх нь байна. За дээрэс нь өөртөө шудраг хандах, бусдад те яг л шудраг үннээрээ байх хэрэгтэй гэдгийг сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй нэг сар та бүхэн маань ямар нэгэн дуусгах ёстой асуудал байгаа бол шийдэх ёстой зүйл байгаа бол те тэрийг маш юм хариуцлагатайгаар хийх хэрэгтэй, дуусгах хэрэгтэй. За дээрэс нь хувь хүнийхээ ерөнхий байдал дээрээ та бүхэн маань өөртөө үнэнч байх, илүү шудраг байх. За дээрэс нь өөртөө итгэлтэй байх гэдэг утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За тэгэнгүүт 3 дахь өдөр маань болохоор Knight of Wands маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөдөө эхний 7 хоногт байсан энэ нэг ирч хүчгүй ч юм уу, жоохон нэг юм ядарсан те энэ байдал маань бол ерөөдөө нэг сарын дунд хэсгээс эхлээд эсрэгээрээ одоо ингээд та өөртөө улам итгэлтэй болох шинэ боломжуудыг эрэлхийлэх, за дээрэс нь гинтийн шинэ боломжуудыг, шинэ алхамуудыг хийхээр бол ийм утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд 3 хөзрөө ингээ харах юм бол нэг сард хувь хүний тал дээрээ болохоор өөртөө итгэлтэй байх, шинэ боломжуудыг ийм эрэлхийлсэн сар бол байхаар дээр маш юм хөдөлгөөнтэй идэвхтэй сар. Гэхдээ шийдвэр гаргахтаа маш сайн бодож тунгаах хэрэгтэй шүү гэдгийг бас сануулсан ийм Justice-ийн хөзөр бол гарч ирсэн. За тэгээд энэ их орж ирсэн эрч хүчээ те энерги зөв зүйл рүү бас ашиглах хэрэгтэй шүү. Яг энэ орж ирсэн энэ сайхан эрч хүчээ энэ их юм энерги ашиглахгүй бас өнгөрөөж болцсошгүй учраас яг энийг маш сайхнаар ашиглаад өөрт ашигтайгаар ерөөхдөө нэг сарыг бол ашиглаад өрнүүлээрэ гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. За 2 дахь асуулт маань болохоор ажил, орлогын талаарх асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор Queen of Swords, за Lovers, Empress 2 хөзөр маань болохоор доошоо гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө Queen of Swords гарч ирсэн гэхлээр мэдлэг, за ийм шийдэмгий байдал гэдэг зүйл маань бол ажил дээр маш юм ухаалгаар бодлоготойгоор ерөөхдөө хандах хэрэгтэй, хандна гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр нэг сард бол та хоёр
та бүхэн маань маш юм ухаалаг, бодлоготой, за дээрэс нь ажил дээр маш юм хичээнгүүд те юм шийдэмгий үйлдэлүүдийг бол гаргахаар харагдаж байна. За тэнгууд араас нь lovers болон impress хоёр хөзөр маань гарч ирэхлээр за нэг юм хамтын ажиллагаа ч гэдэм үү те за нэг юм харилцаан дээр баг зэргийн асуудал бол гарч магадгүй гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн. За тэгээд ерөөдөө зөв хүндээ бол итгэлтэй байх хэрэгтэй. Буруу хүндээ бол тэйга барих хэрэгтэй. Зөв хүндээ бол итгэх хэрэгтэй шүү гэдэг ийм сануулсан хөзөр бол гарч ирсэн байна. За импресс маань болохоор ерөөдөө нэг сард та бүхний маань нэг юм бүтээлч байдал ч гэдэм үү те нэг юм санхүүгийн боломж бол ерөөдөө нэг юм өсөх магадлал бол айгүй өндөр байна. Гэхдээ аль болох бодлоготой байх хэрэгтэй гэдгийг бол сануулсан ийм хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ ажлын тал дээр бол ерөөдөө л өөрийнхөө логик ухааныг те ерөөдөө илүү нэг юм ухаалаг бүтээлч байдлаа ерөөдөө гаргаж чадах юм бол маш юм амжилттай сар бол байхаар харагдаж байна. Гол нь хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ те энэ харилцааны тал дээр анхаарах хэрэгтэй. За тэгээд санхүүгийн тал дээр болохоор жоохон юм докторгүй байж бол магадгүй гэдэг ийм хөзөр бол гарч ирсэн. Импресс маань нэг талаараа жоохон юм санхүүгийн тал дээр докторгүй жоохон үргэлгэн байх ч гэдэм үү те иймэрхүү зүйл бол болцсохгүй учраас энэ тал дээр анхаарал өгчих юм бол ерөөхдөө дэжгүй хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд дүгнээд харах юм бол хувь хүнийхээ тал дээр ирч хүч орж ирнэ. Дээрээс нь шудраг хандах хэрэгтэй те өөртөө үнэнч байх хэрэгтэй гэдэг зүйлийг бол ойлгохоор харагдаж байна. За дээрээс нь энэ орж ирсэн ирч хүчийг бол ашиглаад аваарай. За ажлын тал дээр болохоор илүү ухаалаг логик сэтгэлгэн дээрээ илүү анхаарах хэрэгтэй байх нь ямар нэгэн сонголт шийдвэр гаргахт үед сэтгэл хөдлөлч гэдэг юм уу те бусад хүмүүсийн хэлсэн үг гэхээс илүүтэйгээр өөртөө эзэн болох өөртөө илүү хариуцлагатай өөрийнхөө толгоонд ерөөхдөө найдсан сонголт шийдвэрүүдийг хийх хэрэгтэй гэсэн ийм утгатай хөзрүүд маань бол эхний хоёр асуултан дээр маань бол гарсан байна. За 3 дугаар асуулт буюу хосын харилцааны 1 сарын энерги гэдэг асуулт болохоор хостой болон хосгүй гэд хоёр талын хөзрүүдийг бол татсан. За хостой хүмүүсийн маань хөзрүүд болохоор нарны хөзөр маань доошоо харж гарч ирээд 8-ын сава Ace of Pentacles маань болохоор зөв харж гарч ирсэн. За хосгүй хүмүүс буюу single хүмүүс дээр маань болохоор Ace of Pentacles-аас дахир гарч ирээд Devil, Empress хоёр маань болохоор доошоо харж гарч ирсэн байна. За эхлээд хостой хүмүүсийнхаа уншлаганаас эхлэх юм бол за нарны хөзөр маань доошоо харж гарч ирэхээр ерөөдөө 1 сард за энэ хосын харилцаан дээр баг зэргийн нэг юм тодорхойгүй бэрхшээлтэй ч гэдэм үү те иймэрхүү зүйл бол тохиолдож болцсошгүй гэхдээ нэг юм гомдлохгүйгээр те илүү нэг юм тайван байх илүү нэг юм дулаан энерги гаргах тал дээр анхаарал өгчих юм бол ерөөдөө энэ хөзөр маань бол зөв харчих учраас ерөөдөө өөрөө сэтгэл хөдлөлийг бол ерөөдөө маш сайн анхаарах хэрэгтэй, илүү тайван байх хэрэгтэй шүү. За хамтрагчтай илүү ийм дулаан энергиэр хандах хэрэгтэй гэдэг ийм анхааруулгын хөзөр бол гарч ирсэн байна. За хоёр дахь хөзөр маань болохоор Eight of Wands маань гарч ирсэн. За тэгэхээр ерөөдөө энэ харилцаан дээр бол маш хурдан ийм хөдөлгөөн бол бий болохоор харагдаад байна. Маш хурдтай. Эхний нэг юм жоохон зогсон шид юм уу те тодорхойгүй нэг юм үе маань ерөөдөө нэг ойролцоогоор эхний 7 хоногт л ерөөдөө үргэлжлээд яг тэрний дараачаас бол маш хурдтайгаар ахиц дэвшил одоо гарах, маш хурдтайгаар болцоонд явах ч гэдэм үү те ингээд ийм хамтын зүйлүүдийг хамтдаа бол хийхээр харагдаж байна. За дээрэс нь магадгүй хостой хүмүүс маань ямар нэгэн зүйлийн мэдээ хүлээж байгаа бол бас тэр мэдээ маань 1 сард бас ирэх магадaltaй харагдаж байна. За дээрэс нь бие энийгээ гих ойлголцол те нэг ийм энерги гэдэг зүйл маань бол энэ 1 сард бол маш юм хүчтэйгээр өрнөхөөр байгаа учраас энэ нарны энэ тодорхойгүй байдал бол маш хурдан одоо алга болохтой замхарахаар бол харагдаж байна. За тэгээд 3 дахь өдөр маань болохоор Ace of Pentacles маань гарч ирсэн. Тэгэхээр энэ хостой хүмүүсийн маань харилцаан дээр энэ шинэ боломж за дээрэс нь хамтдаа нэг юм санхүүгийн ямар нэгэн гинтийн орлоготой болох амьдралын нэг юм боломж бололцоо нэмэгдэх гэсэн утгатай хөзөр бол гарч ирж байна. Тэгэхээр магадгүй 8-ын саваатайгаа уялдуулаад харахаар ямар нэгэн мэдээ хүлээж исэн бол тэр мэдээ маань маш юм үр өгөөжтэй одоо хариу бол ирэхээр харагдаад байна. За дээрэс нь ягаад ч мэдгүй надад суур хэрэгцээ гэдэг утгатай хөзөр учраас хамтын амьдрал бас эхлүүлэх хүмүүс бас 3 дугаар группыг бас сонгосон байж магадгүй харагдаад байна. 1 сардаас эхлээд хамтын ирээдүй нэг гэрт орох те хамтдаа нэг юм амьдарч эхлэх гэдэг юм уу иймэрхүү зүйл бас явагдаж болцсохгүй гэдэг ийм утгатай хөзөр байна. Хэрвээ танаас ямар нэгэн байдлаар те хамт амьдрах таныхоос тантай хамт амьдрах зүйлийг асуусан бол энэ бол таны хувьд бол маш юм боломжийн үр өгөөжтэй те хамтдаа амьдрах нэг юм зөв сонголт бол байхаар харагдаж байна.
Тэгэхээр ингээд 3 өдрөө харах юм бол 1-р сарын маань хостой хүмүүсийн маань харилцаан дээр зарим тал дээрээ жоохон сорилт гарч ирэх чигсэн шинэ боломжуудаар дүүрэн дээрээс нь шийдвэр гаргахад маш юм тайван байдлаа харуулчих юм бол маш үр өгөөжтэй эрч хүчтэй хөдөлгөөн ихтэй ерөөхдөө нэг юм хөдөлгөөнтэй сар байхаар бол харагдаж байна. Single хүмүүсийн маань энергийн уншлага дээр маань болохоор Ace of Pentacles маань бас давхар гарч ирсэн. Дээрээс нь Devil, Empress гэсэн хөзрүүд маань бол гарч ирсэн. Тэгэхээр магадгүй ерөөхдөө 1-р сард 3-р группыг сонгосон single хүмүүсийн маань хувьд бол ийм шинэ боломж, шинэ хайр ерөөхдөө гарч ирэх гэдгийг ийм тохио байгааг Ace of Pentacles маань бол харуулж байна. Тэгэхээр 1 сард бол шинэ ийм тогтвортой буур суурьтай нэг юм хүн бол гарч ирэхээр харагдаж байна. Тэгээд Devil болон Empress өдөр маань бол доошоо харж гарч ирсэн. Тэгэхээр 3 дугаар группыг сонгосон хүмүүс маань ерөөхдөө энэ дан ганц 3 дугаар групп гэлтэхгүй ерөөдөө 1 2 3 гэд бүх групп дээр аргагүй нэг шинэ он шинэ сар гэдэгтэй холбоотойгоор нэг нь хуучин харилцаагаа ерөөдөө орхино гэсэн бодол ерөөдөө айгүй их юм төлөвлөгөө гарч ирсэн хөзрүүд бол гарч ирээд байна. Яа тэгэхээр групп болгон дээр л Devil-ийн хөзөр маань бол доошоо харж гарч ирээд байгаа учраас яах аргагүй шинэ сар учраас шинэ он учраас өмнөх харилцааны асуудлуудаа дуусгах дээрээс нь нэг юм шинэ эхлэлт бэлтэж байгаа гэсэн утгатай хөтөр бол гарч ирсэн байна. Тэгээд Empress өдөр маань болохоор доошоо харж гарч ирэхлээр жоохон нэг юм өөрийгөө алдах ч гэдэм үү хит нэг юм бусдын төлөө явсараад өөрийгөө жоохон орхигдуулах магадлалтай гэсэн утгатай хөзөр гарч ирсэн учраас та бүхэн маань энэ 1 сард өөртөө илүү жоохон анхаарах хэрэгтэй шүү. Өөрийгөө илүү хайрлаарай өөртөө илүү нэг юм цаг завыг гаргах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөртөө шинэ хөрөнгө оруулалт хийх ч гэдэм үү энэ зүйл дээр өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тэгжиж энэ хөзөр маань бол зөв харах хэрэгтэй шүү. Тэгэхээр өөрсдөө бити орхиороо гэсэн утгатай хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр ингээд харах юм бол single хүмүүсийн маань хувьд шинэ хайр бол гарч ирэх магадлал маш өндөр байна. Илүү нэг юм бат бөх суурьтай ийм доктортой цааш нь тордоод явах бүрэн боломжтой ийм харилцаа гарч ирж магадгүй гэсэн хөзөр бол гарч ирсэн байна. Дээрээс нь өмнөх харилцааны асуудлууд ерөөхдөө ингээд арилгана, илүү доктортой болно альва зүйлийг шинээр эхлэх нэг юм эрч хүч гэдэг зүйл бол гарч ирэхээр харагдаж байна. Эннийхээ хажуугаар өөрийнхөө энергийг ерөөхдөө сэргээх хэрэгтэй шүү. Энэ цэвэрлэгээний хажуугаар өөрийнхөө нэг юм энергийг зөөлөн энергийг өөртөө зөөлөн хандах, өөрийнхөө нэг юм дотоод болон гадаа гоо сайханд анхаарах ч гэдэм үү өөр дээр илүү сайн цагийг гаргаарай гэсэн утгатай ийм хөзрүүд бол гарч ирсэн байна. Би 7-7 хоногийнхоо ерөнхий төлөв байдлын хөзрүүдийг бол сая гаргаад ирлээ. 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3-р 7 хоног, 4-р 7 хоног гэд 7 хоног болгон дээр 2 хөзрийг бол татаж гаргаж ирлээ. 1-р 7 хоногийн маань хөзөр дээр болохоор 10-ын аяга, дээрээс нь 9-ийн саваа 2 маань болохоор зөв харж гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хоёр хөдрөөсөө ингээ харах юм бол эхний 7 хоног өмнөх бэрхшээлүүдээс сэргэж ингээ сэтгэл санааныхаа хувьд илүү нэг юм сэтгэл ханамжтай болох, ад жаргалтай болох үе бол эхэлсэн байна. Дээрээс нь илүү нэг юм бодлоготойгоор өөрийгөө ирээдүгөө ерөөхдөө бэлдэж эхэлж байгаа гэсэн утгатай хөдөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр эхний 7 хоног бол өөрийнхөө эргэн тойронд байгаа гэр бүл таны тойрон хүрээлж буй бүх зүйлээс ад жаргалыг сэтгэл ханамж гэдэг зүйлийг мэдрэхээр маш юм эрч хүчтэй эерэг энергитэй 7 хоног бол өнгөрөхөөр харагдчихэ. 1-р 7 хоног маань. 2-р 7 хоног дээр маань болохоор 10-ын цаас маань доошоо харж гарч ирээд 9-ийн зоос маань болохоор тийшээ харж гарч ирсэн. Тэгэхээр хоёулаа зоосны хөзөр учраас магадгүй 2-р 7 хоногт санхүүгийн болон бие даасан байдал ерөөхдөө сайжрахаар харагдаж байна. Гэхдээ гэр бүл болон нэг юм ирээдүйн төлөвлөгөөнд болохоор зарим нэг жоохон асуудал бол гарч ирж магадгүй гэдгийг 10-ын зоосоор бол харагдаж байна. Гэхдээ 9-ийн зоос буюу бие даасан байдал гэдэг зүйл маань бол маш сайн сэргэхээр санхүү мөнгөний хувьд бол ашиг орлоготой байхаар харагдаж байна. Гэхдээ яг нэм гэр бүлийн амьдрал ч гэдэм үү бүр яг 100% гэх юм бол арай наах нь 90% таа 100% таа болоход яг нэг юм 10% дутуу байгаа гэсэн нэг ийм мэдрэмжтэй энергитэй хөзрүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр 1-р 7 хоног дээр сэтгэл ханамж гэдэг зүйл бол 100% байхаар бол 2-р 7 хоног дээр санхүү мөнгө гэдэг зүйл бол 90% таа ийм сэтгэл хангалуун гинтийн орлого орж ирэх, бие даасан байдал нэмэгдэх, ашиг орлого цалин нэмэгдэх ч гэдэм үү иймэрхүү зүйлүүд бол 2-р 7 хоног дээр маань бол бий болохоор харагдаж байна. 3-р 7 хоног дээр маань болохоор 5-ын саваа,
За дээрэс нь Page of Pentacles гэсэн хоёр хөдөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөдөө бусадтай баг зэргийн жоохон санал зөрчилдөг ч гэдэм үү. За эсвэл хувь хүний өөрийнх нь дотоод зөрчилдөл, эго ч гэдэм үү иймэрхүү зүйлс бий болох магадлалтай. Тэгэхээр энэ сорилыг бол та бүхэн маань бол давж гарах хэрэгтэй болох нь байна. За тэгээд Page of Pentacles гэхээр ажил болон сурлагын тал дээр ерөөдөө шинэ зүйл сурах, за илүү нэг юм анхааралтай болох, өөрийгөө хөгжүүлэхтэй. За дээрэс нь амьдралын тал дээр ерөөдөө юм суур хэрэгцээ гэдэг зүйл бол хангалттай сайн тавигдахаар л харагдаад байна. Тэгэхээр 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань энэ нэг сард бол маш их юм санхүү мөнгөний тал дээр ахиц дэвшил гэдэг зүйл бол айгүй харагдаад байна. Энтэйгээ холбоотойгоор ерөөдөө нэг бие даасан байдал, өөр өөртөө итгэх итгэлтэй бүх зүйл ерөөдөө бас нэмэгдэхээр ийм хөдрүүд бол гарч ирсэн байна. За 4-р талааны хөдрүүд дээр маань болохоор 10-ын сэлэм маань доошоо харж гарч ирээд King of Swords сэлэмний хаан маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр 4-р 7 хоногт ерөөдөө маш юм ухаалаг, бодлоготой шийдвэр бол гаргах хэрэгтэй гэдгийг бол нэг талаараа сануулж байна. За дээрэс нь өнгөрсөн бэрхшээлүүдтэй сөрөг бодол, нэг юм сэтгэлийн нэг юм төгшүүр, айдас энэ зүйлүүд маань ерөөдөө 4-р 7 хоногоос эхлээд нэг нэгээрээ ерөөдөө алга болох, илүү нэг юм амар тайван байдал руу шилжих ийм утгатай хөдөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань өмнөх нэг юм сэтгэлийн төгшүүр, хит их эмзэглэл, хит их юм бодолтой бодлын хүлээс энэ бүх зүйлүүдээсээ ерөөдөө 4-р 7 хоногоос эхлээд ажим ажмаар бол гарахыг бол биелэгдсэн ийм 10-ын сэлэм гэдэг хөзөр маань бол доошоо харж гарч ирсэн байна. За тэгээд хувь хүнийхээ тал дээр болохоор хааны сэлэм маань болохоор та бүхнийг илүү бодлоготой байхыг, илүү ухаалаг байхыг ерөөдөө сануулсан. За 4-р 7 хоног дээр илүү ийм сэтгэл хөдлөл гэхээсээ илүүтэйгээр тархиа илүү ажилуулсан альва зүйл сонголт шийдвэр дээр өөрөөхөө оюун бодлыг ерөөдөө ашиглаарай гэсэн утгатай хөзөр гарч ирж байна. За дээрээс нь энэ хааны сэлэм маань за сингл хүмүүсүүд дээр маань болохоор тэр шин нэг гарч ирэх боломжтой хүн маань 4-р 7 хоногт бол гарч ирэх магадлал айгүй өндөр байгаа юм байна гэдэг ийм энерги бол мэдрэгдлээ. Тэгэхээр магадгүй 4-р 7 хоногт хосгүй хүмүүсийн маань хувьд шин эрэгтэй хүн, илүү нэг юм ухаалаг, логик сэтгэлгээтэй юм доктортой төрлийн шин одоо хүн бол бас гарч ирэх магадлалтай харагдаад байна. За ингээд ерөнхийдөө 3 дугаар групп дээр маань гарч ирсэн бүх өдрүүдэд ингээд харах юм бол нэг сард бол таны хувьд яхаа аргагүй шинэ боломжуудаар дүүрэн ирч хүчтэй. За дээрэс нь энэний хажуугаар ийм бодлоготой байхыг сануулсан, бодлоготойгоор шийдвэрүүдийг, алхмуудыг авахыг сануулсан ийм сар бол байхаар харагдаад байна. Тэгэхээр хит их сэтгэл хөдлөл гэхээсээ илүүтэйгээр илүү логик ухаан дээрээ, илүү нэг юм ирч хүчтэй гал энергиуд дээрээ төвлөрж өгөөрэй гэж бол хэлмээр байна. За тэгээд ажил, за дээрэс нь харилцаан дээр бол баг зэргийн юм сорилтууд бол гарч ирэх магадлалтай ч гэсэн таны өөрийн нэг юм бүтээлч хандлага, ухаалаг шийдвэрүүд бол таныг бол амжилтанд хүрэхээр ийм хөдрүүд бол гарч ирсэн байна. За тэгээд хосгүй хүмүүсийн маань хувьд бол яхаа аргагүй нэг юм шинэ хайртай танилцахтай, шинэ хайр, шинэ боломжийн ийм эрхтэй хүн бол гарч ирэхээр харагдаад байна. За хостой хүмүүсийн маань хувьд болохоор харилцаагаа илүү докторжуулах тал дээр илүү нэг юм боломж бол нэгтгэхээр харагдаж байна. Тэгэхээр нэг сартаа та бүхэн маань бол маш анхааралтай, бодлоготой, тайван байх хэрэгтэй. За дээрээс нь санхүүгийн тал дээр маш олон боломжууд нэгдсэн. Сэтгэл санааны хувьд бол тайвшрал, эдгэрэл гэдэг зүйл бол явагдахаар ийм үр бүтээлтэй нэг сар бол байхаар харагдаж байна. За энэ удаагийн маань уншлага ингээд дуслаа. Дараа чимшлэг хүртэл баяр таа.